Ер нь бид нэр утаанд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэг асуулт дандаа тодорхойгүй байдаг. Анх 2008 онд улсын төв дээр утааны эсрэг гэж мөнгө тавьж ирснээс хойш янз бүрийн тоонууд дандаа гардыг. За хамгийн их нь бол мэдээж 5 лот биш. Нэг тэрбум, нэг их найд 492.3 тэрбум. Буюу ойролцоо 1.5 их найд. Агаар өчнө бууруулах үндэсний хөтөлбөр гээд 603 тэрбум. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн юун дээр 275 тэрбум. Гадаадын зээл тусламжаар 97.9 тэрбум. Орчны бохирд бууруулах үндэсний орон дээр зардал гээд 92.8 тэрбум. Цэвэр ангаан сан дээр 69 тэрбум. Нийслэл улсын төсвүүдээр ямар нэгэн байдлаар давхарцсан байдлаар ингээ 30 тэрбум. Ингээ үндсэндээ бид нар яг өнөөдрийн байдлаар бүдүүн бараг тооцоогоор 3 их 80 төгрөгийг Улаанбаатар хотын утаатай тэмцээнийгээ зарцуулсан байна. 3 их 80 төгрөг гэдэг бол 2016 оны Улаанбаатар хотын төсөвтэй тэнцэн. Ер нь бол улсын төсөвтэй тэнцэн 2012 оны. Бид нар ингээд маш их мөнгөөр ингээд тоглож байгаа. За ингээд энэ ажлын хэсгийн дүнэлтийг ингээд харахаар шахмал түлшинд хэрэгэлсэн барьцалдуулагч 6 жил огт стандартгүй явсаар ирсэн. Тогтсон стандартгүй олон төрлийн барьцалдуулагчийг 6 жил үйлдвэрлэлдээ хэрэгэлсэн шахмал түлш хэмээх энэхүү төсөл бүтээгдэхүүн шинжлэх ухааны аргачлал эрүүл мэндийн талаас хариуцлахгүй төсөл байна. Ингээд стандартын тухай хуулийн 13.4 дээр тохирлын гэрчлэг гэж гардаг. 6 жил та энэ тохирлын гэрчлэгийг аваагүй явцсан. Үндсэндээ Улаанбаатар хотын иргэд буюу энэ Улаанбаатар хотод эрүүл аюулгүй амьдрах эрхээр үндсэн үйлрэл хангаж байгаа эрхийг бүдүүлгэж зөрчөөд 779 хүний амь насыг аваа отцсон. Одоо энэ үйлдвэрээ бид нэр ашиглахгүй гэж. Гэтэл 2020-2024 онуудад 5 лот түлш компани 5 удаагийн Т100 ингээд одоо дараалж хийлгээд нийтдээ 1,720,000 тонн үйлдвэрлэх хүчин шаардлагатай үйлдвэрийн хүчин шаардлагатай болсон юм байна. Одоо энэ тайлан дээр. Гэтэл Улаанбаатар хотын хэрэгцээ 600,000. Хэрэгцээнээсээ давсан юм юусэн. Одоо бид нар энэ үйлдвэрийг ашиглахгүй хятадаас 226 тэрбумаар хагас когшин түлш авна гэдэг ингээд сууж байна. Одоо энэ зөвхөн 5 лот түлшид оруулсны 1.5 ихнээ төгрөг чинь хайрын биш юм уу? Яагаад та нар ийм одоо вирус ойлгохгүй хүн хөрөнгө гаргасан бол мөнгө зарцуулсан бол тэрнийхээ араас гүйцэтгэл нь хянаа явдаг шүү дээ. Яагаад ингэ бүгд ингэ одоо бид нар авахгүй боллоо гэж байгаа. Ийм одоо дураараа байдаг болсон юм уу? Энд ч одоо ерөөс ойлгохгүй энэ Улаанбаатар хотын утааг буулгах чи одоо төлөвийн зорилго биш юм уу? 1.5 их найдаар зарцуулсан 5 лот түлш чинь өөрөө хайрын биш юм уу? Зүгээр ингэ хайчих юм одоо боллоо гэд. Ерөөсө хятаас авах боллоо гэд. Үнний араас ямар нэгэн хяналт шалгалт аудит хийдэг юм уу байнгын орон дарга? Ер нь энэ дээр бас нэг бүр яг тусаалсан нэг ажлаас гаргаа ингэ жижиг шин 1 минут болоо. Яагаад энийг яриад өгөх гэхээр одоо ингээд өвөл болоод ирэхээр хүн ер нь бол гэртээ дулаахан байхын тулд галт төлж байгаа шүү дээ. Хамгийн энгийн лог. Тэгээд тухайн хамгийн дулаан юу байлгаж чад чинь тэрийг л хэрэглэж байгаа байхгүй юу? Гэтэл одоо захлагын үнийг нэмсэн нөгөө захлагаар одоо халаалаг айлууд чинь буцаад түлш рүүгээ орно. Хинт сард 2-3 сая төгрөг захлагын одоо дулаалтын төлбөрийг төлөөдөж чадахгүй. Энэ дор чонд гэдэг нь сайд үний нэмсэн. Одоо ингээд бид нар яг бодтор рүү орж ийн өгөхээр буцаад юу төлөх юм бэ гэдэг асуулт руу орж байгаа. Өнөөдрийн хүртэл 1600 үнэтэй үйлдвэр яагаад ажиллахгүй вэ? Эсвэл тэгээд хятадас когч нүүрс аваад тэрэндээ бэлдээд ажиллаагүй ш та нар. Ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Шийдвэр гараагүй байхад ингээд үйл ажиллагаануудаа ингээд төр зогсооцсон хүмүүсээ ингээд одоо тараац юм яасан мэдхгүй. Энэ дүнэлт бол ч амар юм биш үү? Юу вэ? Анханасаа энэ мэдлэн гэдэг чинь бол үндсэндээ одоо угаасны үржил хаягдл үсттэй. Тэгээ угаасны үржлийн хаягдлыг өгөө тэр компани чинь татвараас 68 тэрбум төгрөг чөлөөлөгдсөн шүү дээ. Агаар цэвэр агаар сангаас. За хэд номер хариулах вэ? 3 номер 92 дарга. За шижиг гүшүүний асуултанд хариулъя. 600,000 төгрөгөөр үйлдвэрлэдэг. 150,000 төгрөгөөр борлуулдаг. Энэ Монгол улсын засгийн газар буюу төрөөс яг энэ ард иргэдэд өгж байгаа бодит дэмжлэг гэж үздэг. Энэний зөрүү бол алдагдал гэж тооцож байгаа. Энэ анхнаасаа Эрдэнэс 5 толгой дээр ер нь бол нийгмийн хариуцлагын хүрээнд татаа хэлбэрээр явах байсныг тухайн үеийн удирдлагууд нь тухайн үед IPO гаргах гэж хэлсэн. Тэгээ өөр хэлбэрээр ингээд нэмээд бичээд явцсан өдөө хүртэл ингээд явсан.
энэ эргээд төлөгдөх ямар ч нөхцөл байхгүй. За би аж ахуйн асуудал одоо аж ахуй нэлээ эрхэлж ирсэн хүн учраас энийг яг аж ахуй талаас нь шийдэх шиг харсан юм аа. Улсаас түүхий эдийн өртөг таны ярьж байгаа сая 68 тэрбум төгрөгийн хөнгөлт эн чинь өртөгтэй шингэх ёстой. Ингээд нийлээд явах юм бол энэ чинь сая хэдэн зуун мянган төгрөгийн өртөг гараад байгаа байхгүй юу үндсэндээ. Үндсэн түүхий эдийнхээ өртгийг тооцдоггүй. Аж ахуй талаас харах юм бол одоо яг энэ цаг үе дээр бид нэр яг энэ их хөрөнгийг зарцуулаад яг хуучин байх хിവэрээ нийтлэнг бол хог биш. Энэ бас боловсруулсан бүтээгдэхүүн. Энэ дэлхийд даяараа л яг энэ стандартаар одоо үг хэллэгээр явж байгаа. Боловсруулсан бүтээгдэхүүн. Үр дүн гаргахгүй байя. Яг өмнөхөө стандартаа бариад яваа гэд их хөрөнгө зарцуулаад ингээд явах юм бол энэ хуучин хിവэрээ яв. Үр дүн гаргахын тулд одоо Монгол улс төрийн Батулд гишүүний асуусан асуулт те түүхий эдэл байгаад байгаа байхгүй юу? Үнэхээр чанар стандартад одоо үр дүн гарах түүхий гэж алах. Үндсэн түүхий маань 95%. Энийг ойлгох хэрэгтэй. 5% нь холбогч хэдвүү барьцалтуулагч. Барьцалтуулагч бол үндсэн түүхийдийн одоо шатал дэмжих процесс дээр нөлөө үзүүлнэ. Өөр нөлөө үзүүлж чадахгүй. Одоо нөгөө дарга нар хэлж юм тийм ээ үннээ хэлээ. Битгий нуу гэд. Монгол улсад ямар ч шинжээч эрдэмтдээс асуусан энэс илүү үр дүн яг энэ хуучин аргаараа яваад гарахгүй. Бид нар бол яг хуучин арга стандартгүй байсан гэвэл бас удлаа стандарттай бид стандартаа мөрдөд явж ирсэн. Зарим нэг зүйл дээр алдаа гарч ирснийг бол үгүйсэхгүй.